Амраг үзэгчдээ онцгойдлын цаг нэвтрүүлэг галт төмөр унтраах аврах 35 дугаар ангиас та бүхэндээ хүрч байна. Монгол Улсын ерөнхийлөгч зөвсгчний ерөнхий командлагч 2025 оныг ахлах офицерын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан онцгойдлын байгууллагаас шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, бусдыгаа манлайлан хошуучлан тэргүүлсэн хошууч Төрбатыг энэ удаагийн нэвтрүүлэгтээ онцоллоо. За миний хувьд онцгойдлын байгууллагад 2014 онд дотоод хэргийн их сургуулийг онцгой байдлын ажил эрхцүүч мэргэжлээр төгсөөд 14 оноос хойш ажиллаж байна. За Дорнот аймгийн Ирэх авархаа ангид бүлгийн дараагаар ажлын гараагаа эхэлсэн. 2017 онд Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн галт төмөр унтраах 63 дугаар ангид салааны цэрэгчийн албан тушаалыг хашиж исэн. 2019 оноос нийслэлийн онцгой байдлын газрын галт төмөртэй тэмцэх хэлцэд галт төмөрийн улсын хяналтын жижүүрийн байцаагчийн албан тушаалыг 5 жил хашаад за 2024 оны 4-р сараас галт төмөр унтраах 35 дугаар ангийн зэрэгчээр ажиллаж байна. Ирэх аварх ангид байхдаа Оросын холбооны улс, за Хятад, за хил залгаа Хинтээ Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан ойрын төмөрүүдээр ажиллаж исэн. Хамгийн том удаа хугацаагаар ажилласан төмөр нь 2015 он Баян улс суманд гарсан төмөр байдаг. За нийслэлийн онцгой байдлын газарт томилогдож очиод жижүүрийн байцаагч байхдаа улсын хөтөлбөрийн гал, за онилт гээд хар цаасны үйлдвэрийн гал, тиймэрхүү томоохон хэмжээний дуудлаган дээр л дэр нь очиж исэн доо. Нийслэлийн онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн галт төмөр унтраах аварх анги 35 дугаар ангийн зэгч хошууч Нэргүүн Төрбат. Онцгой байдлын байгууллагын төв орон нутгийн онцгой байдлын газрын бүхэл албан агч нар энэ тэмцээнд оролцсон. Одоо шилдэг гэсэн албан агч нар мэдээж оролцсон. За миний хувьд нийслэлийн онцгой байдлын газраа төлөөлөөд энэхүү тэмцээнд оролцсон маань мэдээж нэр хүнд эерэг байсан. Сэлэнг аймгийн Хүдэр суманд гарсан төмөрт 7 сарын 28-наас 8 сарын 6-ны хүртэлх хугацаанд төмөр дээр үүрэг гүйцэтгэж өөрийнхөө одоо бэлтгэлийг хангасан байна. За 35 дугаар ангийн маань хувьд Баянзүрх дүүргийн 7 хороонд үйлчилдэг. За гэр хороол болон гэр хорооллын ерөнхийдөө айл өрхүүдтэй. За хамгийн захын үйлчлэх хүрээ 53 км-ээр ерөнхийдөө тогтоогддог. За галт төмөрийн дуудлагын хувьд бол юу гэдгийг 53 км-ийн хугацаанд очихын хувьд Бартаа саад ихтэй замд харгуугаар туулдаг. Би онцгой байдлын албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Ангийн захирагч хошууч Төрбаттай 2023 оноос хойш цуг хамтарч ажиллаж байгаа. Манай ангийн даргын хувьд бол багцуустай зан чанарын хувьд бол их шудраг, тууштай, хүнд их сэтгэлтэй ханддаг. Юмны заавал нэгийг үдсэн бол заавал ард нь гарна гэж бас сайхан чанарууд бас зөндөө байгаа. Тар тоглох бас авьяастай. Тэгээд спортоор өөрөө хичээлдэг, волейбол, сакс гэсэн спортуудаар хичээлдэг. Сүүлд галын техник спортоор бас хичээлж бүсийн аварга тэмцээнд бас амжилттайсаа оролцсон байгаа. 2023 оноос хойш нэг сардыг хоёулаа цуг тушаалаар энэ ангид томилогдож орсон. Тэр нь тэмцээн орондонд ер нь бол ангийн дарга төрөнд байнгын цугддаг. За миний хувьд 2004 оноос волейбол спортоор хичээлж эхэлсэн. Волейбол спорт өөрөө багийн спорт болохоор хэн нэгэнд одоо зөвхөн өөрөө гэхгүй бусдаагаа ерөнхийдөө харилцсан одоо ажилдаг тийм тоглоомын төрөл, спортын төрөл. За 2018 онд Солонгос улсын Чөнжүү хотод зохион байгуулагдсан Дэлхийн гасан нөгчдийн наадамд миний хувьд онцгой байдлын байгууллагыг төлөөж оролцсон. Тухайн одоо тэмцээнд манай онцгой байдлын байгууллагаас 5 төрөлд оролцоод онцгой байдлын байгууллагаас волейболын төрөлд хүрэл медаль, хөнгөн атлетикийн 10 км-т алтан медаль, за кураш, чөлөөт бүхийн хасах нэмэх 100 кг юмарчсан алтан медаль хүрчээсэн амжилтуудыг гаргаж ирсэн. За таны хувьд галт төмөр унтраах аврах 35 дугаар ангийн захирагчаар ажиллаад бас баггүй хугацаа өнгөрөөсөн байна тийм ээ. Ер нь ангийн захирагч байхын онцлог ер нь юу гэдэм бэ? Тийм мэдээж ангийн захирагч байна гэдэг нэгдүгээрт айгүй хариуцлагатай асуудал. Хоёрдугаар гэх юм бол албан агчид маань юу гэдгийг миний найз нөхөд анд дүүнер байж байгаа. Тэгээ энэ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулж галт төмөрийн дуудлага дээр иргэн аж ахуй нэгж байгуулгын
одоо өмч хөрөнгийг цаг хугацаанд богино хугацаанд галт төмрийн дуудлагыг галыг одоо унтраах мэдээж тулгардаг. Онгоцон сууж үзэх нисгэж болох гээд тэр мөрөөдлийг чинь судлаад агаараас ирэн хаах аврах 111 дугаар анги дээр очиод яг нисгэж болох тэр одоо сургалт дадлага зохион байгуулагдтiin тий 111 дугаар анги одоо ямар онцлогтой анги вэ гэдгийг танилцуулах бас одоо нэвтрүүлэг маань үргэлжлэнэ. Тэгэхээр одоо бид нартэй агаараас ирэн хаах аврах 111 дугаар анги хамт явж тийм мөрөөдлөө биелүүлэхэд бэлэн үү? Бэлээ. За энэ бол манай нисэх төлөв нэгэн мэрэгчлэнгүүдийн өрөө онцгой хөдөлгөөний ерөнхий газраас ирж байгаа дуудлага мэдээллүүд энд бүртгэгдээд энэ дээр нисэх шинжилгээ техникийн бүрэлдэхүүн болон манай нисэх төлөвийн мэрэгчлэнгүүдээс бүх мэдээлэлтэй боловсруулалт юм аа. Тэгэхээр энэ бол дээрээс нь энд нисэхийн мэдээлэл боловсруулахаас гадна нислэг хүлж байгаа агаарын хөлгүүдийн агаарч явж байгаа одоо байршлыг энэ дээр тодорхойлж 20 минут том ерөнхий ерөнхий газрын нислэгийн удирдлагын төв рүү энд одоо мэдээлэл өгдөг эндээс операшнгууд маань. За манай нислэг төлөвийн мэрэгчлэнгүүдийн хийдэг тооцооллууд ерөөдөө нислэгийн маршрут, за дээрээс нислэгийн цаг агаар, за янз бүрийн одоо тусгай зөвшөөрлөлт авах шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлөлтөд авдаг. За Монгол улсын хэмжээнд идэвхтэй одоо үйл ажиллагаа явуулдаг 15 аэродром байдیں۔ Ингээд энэ дээр гадна зүрэг дээрээс энэ мэдээлүүдээ бид нэр өнгө өнгөөр ялгаад түш одоо түвшний сумлгааны одоо бэлэн байгаа дутууга аймагуудаа ингээд бүгд ингээд өнгө өнгөөр ялгаад тэмдэглэсэн байдаг. За энэ дээр болохоор нисэх бүрэлдэхүүн нислэлтийн навигацийн мэргэжлэнгээс хүлээсэн одоо мэдээллийнхэн дагуу энд нислэгийнхэн тооцоолыг босруулдаг. Ерөнхийдөө бид нэр энэ дээр ямар тооцоол босруулдаг вэ гэвэл тухайн өгөгдсөн даалгаврыг биелүүлэхэд одоо хичнээн зорчигч цэвэрлэх боломжтой хаана агаар хөлгийг одоо түшээр сумлах уу те энэ тооцоолуудыг хийгээд эндээс нисэгч маань энэ тооцоолыг бүгд бүрэн хангасан дараа буцаагаад нислэлтийн мэргэжлэлтэндээ буцаагаад мэдээлэлд амжуулна. Нислэлтийн мэргэжлэлтэн маань энэ мэдээллийг эргүүлээд онцгой ерөнхий газрын шуурх худар зарлан мэдээллийн төв рүү мэдэгдээд ингээд манай нислэг одоо үйлдэх зөвшөөрөл олгодоод нислэгд ойлгодог. За бид нар бол зуны цагт агаарын хөлгийг 1 цагийн дотор бэлэн болгох хэрэгтэй. Өвлийн цагт бол 1 цаг 30 минутын дотор бэлэн болгох хэрэгтэй. За хурж байгаа гэж. Шиш төрт. 110 өдөр ингэж шахахад экватор. За энэ манай нөгөө нэг анхны тусан чинь шаардлагууд гардаг тоног төхөөрөмжүүд маань одоо ашиглагдаж байгаа. За ерөнхийдөө манай ангийн зохион байгуулалтууд бол жижигхэн хэмжээний эрчимт хэмжлэгээл явууч юм гэсэн үг. За нэг удаа дуудлагын дарахт бол ингээд үндсэндээ 3 цүнхтэй л гарчдаг. Энэ цүнх ингээд 3 цүнхтэй. За энэ цүнхэнд болохоор зөвхөн амьсгалын үйл ажиллагаа дэмжиж өгдөг. Бүх төрлийн одоо өгчлөрчийн баллуу, амьсгалын аппарат, одоо фильтр, гурс, хоолой бүх төрлийн юмуд бүгд эндээ очдог. За эндээ болохоор им тарихын юмудаа хийчдэг. Им тарих одоо бүс төрлийн шарах, урах, боох материалууд бүгд маань энд байждаг. За нөгөө зөвхөнд болохоор энэ зөвхөнд болохоор бүх энэ тоног төхөөрөмжөдөө хэрэгжилдэг. За манай тоног төхөөрөмжүүд болохоор хамгийн сүүлийн үеийн одоо Евростандартаар тоноглогдсон бүх төрлийн тоног төхөөрөмж бэлэн байждаг. Жишээ нь энэ маань гэхэд одоо автомат тарианы шахурга. Одоо хонгоо хүний чинь тэрүүлэхэд унтуулахын тулд бид нэр чи тариагаа дотор килограмм жинд маань хэдэн цагийн миллилитр цагийн хурдтай ингэж явуулнаа гэсэн тий. Тэр маань энэ автоматар бүх тооцоолоо хийгээд одоо явчихна. За гинтээ аваар ослоор очих юм бол одоо тухайн хүнийхээ гимт дотор гимтэл байна уу гэдэг ингээд яхагаараа харчдаг. Шууд яхагаараа нэлгсэн дээр гарч ирэл яхандаа хараад за дотор нэг юм цус алдал байна уу юу? Идэрхтэн гимтсэн байна уу юу? Бүрэн бүтэн байна уу гэдэг ингээд газар дээр нь үзэл бүрэн хүчин сатлах онцлогоо хийгээл цааш арах хэмжээ аваа явчихна гэсэн үг. За энэ маань болохоор одоо хяналтын монитор суулчин дээрээс нь дефибриллятор гэж бид нэр ярьдаг тий. Цэжний цохилдог. Тэр маань давхар үйлдэлтэй ингээд 3 үйлдэлтэй болдог байхгүй. За давхар энэ дээр болохоор амьсгалын тоо, зүрхний цохилтын тоо, зүрхний бичлэг харагдаж байна. Даралт, фүүс гэдэг бүгд ингэ харагдаж байгаа гэсэн үг. Тэгээ хүний хянаал явчихна. За энэ нь болохоор одоо сургуулийн аппарат. За одоо нэг ухаангүй хүн чинь хөвчлэн нэг шүс цэр одоо цус янз бүрнээс болоод бүглэрх барих тий. Амьсгалын зам бүглэрх барих юм энэгээр бид нар онгоцон дээр сурвалаад бүх хөвчлөгийг хийгээ олжчихна л гэсэн үг. За бүх аппарат тоног хөрөмжүүд маань бүгд батарейгаар ажилладаг. Нэг удаа нэг 2 хүн хөвтэйгээр хэвлэх боломжтой. За сугаагаар бол тодорхой хэвтэй хүмүүсэл хэвлэх боломжтой тий. Тэгээ хөвчнөл дандаа хөвтэйгээр хүмүүсийг бид тэр авч ирж байгаа хүмүүс нөө. Авч ирж байгаа хүмүүс маань.
нийт дуудлын бол 70-80% нь бол дандаа автоосол зам төвөр осол тий. Осол гэсэл гэмтэлтэй холбогдлоо дуудлагууд ерөөхдөө явдаг. За энэ бол манай яг агаарын үйлхийн яг бодит агаар үйлхийн маань одоо симулятор байгаа. Симулятор дээр болохоор бид нэр одоо нисгчнэрээ яг хүнд нөхцөл ямар нэг одоо агаар үйлх дээр дутагдал гарсан үед ямар арга хэмжээ яаж авах уу гэдгийг одоо бид нэр яг симулятор дээр нисээд тэгээ энэ ч нэ одоо хичээлдэг байгаа гэсэн. За та ийшээ суучих. Яа хөлөө болгочихсон. За тэгээ хаалгач. За ерөөдөө бол энэ яг сая бид хэдийн агаар үйлдэлтэй яг ерөөсөө скейл 100% яг адилхан гэсэн. Ерөөсөө бүх удирдлага нь адилхан байгаа. Тэгээд ерөөсөө ингээд жолоодлогын систем одоо ингээд бүх зүйл нь бол ерөөсөө яг агаар үйлдэлтэй адилхан гэсэн. За энэ одоо ингээд яг 3 ийм проектороос бүтсэн яг ийм дэлгэц байгаа. За энэ болохоор яг бидний одоо агаар дээр гараад яаж хөдөлдөг яг адилхан гэсэн. Онгоцны яг контрол мувмент яаж хөдлөнө бид нар яг бодит юм шиг л харагдана гэсэн үг ерөнхийдөө бол. За тэгээд ихвчлэн бид хэд болохоор энэ ч юу гэдэг вэ гэхээр ямар нэг байдлаар одоо ингэ нисээ явж хат ч юм уу хөдөлгүүр татгалзах тийм ээ. Эсвэл одоо ямар нэг байдлаар өөр ямар нэг цахилгаан систем ч юм уу ингээд дутагдал гараад одоо биднэрт мэдэгдэнэ гэсэн үг. Тэр үед яах вэ гэхээр бид хэд ашигладаг ном байгаа. Гарын авлага гэсэн үг одоо монголоор. Тэр зүйлийг ашиглаад бид нэр хэрхэн хурдан хариу үйлдэл үзүүлэх үү? Хэрхэн тэр зүйлд тохирсон арга хэмжээ авах вэ гэдгийг одоо яг энэ симулятор ашиглаад бид нэр бэлддэг гэсэн. Яагаад тэгэхээр ямар нэг байдлаар амьдрал дээр ямар ч зүйл тохиолдож болно. Тэгэхээр бид нэр тэр бүх зүйлд хизээ нэгэн цагт болж магадгүй гэсэн тийм бэлтгэлтэй байдаг гэсэн. Нисгэж болцсон юм шиг санагдаж байна. Нисгэгч болсон юм шиг. Тийм. Гэхдээ яг л сая одоо аврах ажиллагааны дээр дадлага хийж явах явцад уртлын нисгчний ерөнхийдөө кабин руу ерөнхийдөө ойртож чадаагүй. Гэхдээ сая наваг ерөнхийдөө дагуулд ниссэн нисгч маань бид надад заалаа. Яг юу гэдгийг яг өөрсдийнх нь яг онгоцон дээр байгаа тоног хэмжүүд энд байгаа, ийм байгаа гэдэг. Ер нь бол ихтэй нэлийн мэдрэмж шаардах юм байна. Нисгчийн яг ур чадвар бол одоо онгоцыг дайвилзуулахгүй байх, хурдыг нь тохируулах, өндөр авалтыг яах. За мэдээж сая дадлага хийх явцад хурд авах одоо бид эдийг буулгаж явах явцад ийм одоо дайвилдсан ийм хөдөлгөөнүүд байсан. Энийг бол мэдээж нисгчийн ур чадвараас шалтгаалж янз бүр зохицуулдаг баг. Гоё байна гэж хэлэхээс илүүтэй гайхалтай байдаг юм байна. Мэдээж юу гэдэг нь нислэг тэргэнд сууна гэдэг хаалган нээгдэх мөч. За тэгээд яг энэ манай онцгой байдлын байгууллагын аврах ажиллагаанд зориулагдсан энэ нислэг тэргээс буулт хийж эргээд дээшээ онгоц руу орох мөчд бол гайхалтай санагдлаа. Усны гүнд миний хувьд нэг 2-3 удаагийн ерөнхийдөө шумбалт хийжсэн. Мэдээж одоо яг аквалангтай ингээд усны гүнд орчоод шумбалт хийгээд явж хахад бол тэр тайвширлын мэдрэмж бол их гайхалтай санагддаг. Тэрнээс бол юу гэдгийг сэргээрээ одоо нислэг тэргэнд суугаад нислэг тэрнээс бууна гэдэг бол үнэхээр илүү одоо жаргалтай байлгадаг юм байна. Яг гал сөнөгч нар юу гэдгийг объектын гал төмөрд ороод одоо гал унтрах галын үед үүссэн шилжлэгийн бүтээгдэхүүн буюу утаанд ерөнхийдөө ордог. Энэ нислэг тэргээр нь бууж байгаа албаа агч нар хүүтэн нөхцөлд ерөнхийдөө үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь бол илт мэдэгдэж байна. Онцгой байдлын байгууллагын албаа агчид усны гүнд, усны мандалд, ууланд, өндрөөс аврах ажиллагаа, объектын болон ой хэрийн төмөр, төөрсөн сургаггүй болсон зэрэг бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэн ажилладаг онцлогтой. Онцгой байдлын байгууллагын албаа агчдын ажил мэргэжлийн онцлогийг харуулсан тусгай дугаарыг энд хүрээд
өндөрлөж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.